Сайн байцгаана өрх юмд үзэгчтэй цагдаагийн байгууллагаас эрхлэн явуулдаг Хүүхдээ ойлгоё подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт одоо комедиан Содхүү одоо бидний урилгаар оролцож байна. Хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Та нарт ч гэсэн оролцож байгаад баярлалаа. Та нарын бас ажил хэрэгт бас их туслахыг гэж бодоод байдаг. Яг тэгээ одоо яжсэн чинь бас та нарын залгаад энэ баяр хүүхдээ ойлгоё гэдэг энэ сэдвээр ярилцъя гэхээр батай нарахгүй гоё зөвшөрсөн тэгээд эхлэе даа гэдэг. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр хоёулаа энэ үеийнгийн дээрлэхэл те хүүхд залуучуудын үерхэл нөхөрлөл те таныг одоо хүүхд байж хахад ямар байв? Одоо байж хахад одоо тэр асуудал одоо харьцуулаад ингэж боддог шүү дээ түн чи ер нь бодоод бат эрэгтэй хүн аюух юм боддог юм шиг гоо те. Тэгээ тэр талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За миний хүүхд нас гэх юм бол одоо би ч угаасаа л яг мөн хараалын 3-4 дэх хараалын тэгээд нүгтээ дандаа л одоо ингэж төв замын хоошоогоо нүн эсвэл урагшаага нүн дээ ерөөсө тэр хавьяасаа холддоггүй тийм айл байсан. Ер нь бол дээрлэхэлт гэдэг бол байсан. Тэгээд нэг манай дээд үйт ч байдаг байсан. Бид нар чинь нэг үзэж харсан юм одоо юм байдаг л зүйл юм байна гэж бодлоо. Одоо жишээлбэл ингэжсэн шүү дээ. Манай бас нэг хаяа уу тий. Тэгэл хичээл дээр очиж сууж байгаа манай ангийн нэг хүүхд болсон байсан тий. Чи яасан гэх. Вау согтой. Надад ч гэсэн байдаг асуудал нөгөө хүүхд ч гэсэн байж байгаа айгуулаг ойлгож байгаа хөөхгүй тий. За тийм юм болж тий гэт тий. Энэ юу гэх нэг юм байдаг л зүйл гэж бодоод одоо усцсан гэх юм уу? Тэгэл зүйл тий. Хаяа орж иж нэг асуудал үүсгэх тий. Тэгээж тэгэл тэгэл цаашаа яваад нөө дээд ангийнхан чи ингээл тэгээд нөгөө нэг манай сургуулиар 3 тамир гэдэг нөгөө нэг яг өргөөгийн арталт гэдэг. Тэр хавар чинь эдрийг их нөгөө нэг дээрэмдэх гэж их оролддог байлаа. Тэгээд яадаг чи нөгөө ганц хувийн сургууль тэр дундаа байдаг ганц хувийн сургууль. Бидний аягүй дээрэмдүүлдэг байсан хүүхдтэй. Байсгээл орц руу тэгээд сүүл рүүгээ бүр нөгөө арганд суралцдаг байсан. Одоо за нааг орц руу авч орвол би ингэн ч юм уу тий. За нааг нэгжий гэвэл би ингэн мөнгө өндөө нундаа ч юм уу тий. Хэвээ жинхэнэ салтаандаа хийдэг болол салтаал хийж үг гарсан юм болоо та гэдэг. Тэгээд одоо нэг удаа бүр манай найз ингэжсэн гэж байна. Орц руу оруулаад дөнгөж гар утас Nokia гэдэг барьсан юмсэн чи Nokia ингээд 8 давхарт гаргаад ч илүү. Ах нь тэр хаалгыг тогшоод худлаа нэрилж байгаа хөөх тэ баяраа гэд хүүхэд дуудаад өгч хахтаа гэдэг. Ах нь ээж аав нь намайг харуул уурлан чамаар буудвал гэдэг. Яг буудах гад очих. Нааш та байж гэртээ гэрийн утас руу дахиад залгаад ах туцаа өгч байгаа ч гэдэг. Ихэд хүүхдийг яг зодод зохихоосоо илүү хэрхийг угааж байгаа байхгүй те. Бас нэг жоох ээлтэй дээр юм гэх юм. Сэтгэл зүйд ээлтэй дээр юм гэх юм. Тэгсэн чи утсыг аваад яг ингэ ярьж байгаа захын очиж тогш. Тэгээ манай нэг очиод ингэ тогшоод хаалгыг онгоолгосон чинь тийм юм байхгүй гээд дэргээ харсан чинь өдлөлтэн суугаад ингэ зин аваад доошо бууж ирсэн гэж байна. Тэгээ манай тэр найз тэр тухайд яаж сэтгсэн гэхээр чинь нэг одоо муухан тэ энэ хүүхдүүд одоо хийхтэй тэгэж болохгүй шүү. Манай үед дээр үе орс лээд ингэчлэр гацчихдаг байсан. Жохон гिचглээ. Нэгээ тэгэж нөгөө нэг шогтдаг гэх юм уу найз нар. Тэс нөгөө нэг дээрэмчний чинь шууд лифтэн дотор нь ингэж гацаагаад пүүзээ тайлж ингэж хавчуулаад буцаж нөгөө хаалгаа очиж тогшоод сайн намайг ингэж худлаа яриад ингэчлээ. Аха та цагтаа дуудаад өгөөч гээд. Тэгээд нөгөө нэг толгоочиг лифтэнд гацааж байгаа цагтаа хурж ирээд тэгээд гар буцаад цагтаа байж өгөөд буцаа авч ирсэн гэж. Тэгэхээр одоо энийг яагаад ярьж байгаа гэхээр бид чинь нөгөө нэг энэ хорвоо ертөнцид нөгөө нэг дархлаа вирус 2 гэдэг чи одоо хулгай цагтаа 2 гэсэн үг шүү дээ тий. Дархлаа вирус 2 үүссэн цагаас ахвал нөгөө нэг нэгнийхээ дээр гах гэж ингэж үргэлж мөнх тэмцэлцээр байгаа гэдэг шиг хулгай цагтаа юм санаа ингээд нөгөө нэг нэгнийхээ бас дээр гах гэж тэмцэлцээр байгаа. Бид нар хүртэл бүр ингээд ийм дархлаатай болсон байсан гэх юм уу тий. Ийм нөхцөл байдалд ингэндээ тэгэндээ гэдэг. Тэгээд ч нөгөө нэг жоохон том болоод одоо ингээд ойлгонгууд бас нэг тийм айхтар жишээлтэй зүйл бас нэг бодохгүй юм тий. Гэхдээ яг нөгөө нэг одоо бодонгууд ийм юм шиг байна. Надад нэг тийм сүртэй санагдахгүй байгаа ч гэсэн тий. Тухайн үед бол нөгөө нэг айгүй амар байсан. Тийм одоо цохион ингээл тэгэл ийм
юу царайтай. Тэр энэ юунд ашигтай юм одоо бүр ботход тэр юу гэж боддог вэ? Тэр хүүхд одоо нэг ганц пүүз ч юм уу юу авлаа гэдэг тэр амьдралын асуудлаа шийдэж чадах юм уу? Чадахгүй шүү дээ. Одоо мэдгүй одоо тэр хүмүүс би тэгж л бодож тэр хүмүүс хийх юмгүй байсан юм байна тий. Одоо сайн чиглүүлж өгөөгүй байсан юм байна ч юм уу. Гэтэл нөгөө нэг хөгжмийн дугууланд явдаг хүүхэд болол хаав ээжлүүд дугуул руу ороод нөгөө хүүхэд чи одоо хөгжмөө давцаар агаал лаг болол одоо энэ манай найз ш тусан филармонд ингээл тоглоал байж юм тий. Тэр бол гэрээсээ гардаг хүүхэд байсан. Гэтэл одоо ингээл лаг гоё явж байна. Гэтэл одоо эцэг эхийн оролцоо тэр хүүхдүүд жоохон сул байсан юм болов уу? Зөв чиглүүлж чадаагүй байсан юм болов уу? Авиас нээж олж чадаагүй байсан юм болов уу? Тэгээ нөгөө хүүхдүүд чинь тэр зүйл аяга гоё сонирхолтой санагдаад нэх амжиргаагаа дээшлэх гээд байгаа ч юм биш. Тэр нэг эр хүний proud авдаг байсан юм шиг тий. Би бусдаас дээр гарчлаа гэдэг нэг тийм альтхан мэдрэмж. Одоо бид нар ч гэсэн Facebook-ээр ингэдэг штеп. Нэг юм хүмүүсийг ингэ өрөвдөхгүй дийдэг гэх юм уу? Тэр ч гэсэндээ яг үндэ бидний энэ нөгөө нэг би ч арай ийм бишээ ч юм нэг юм жижиг эгоны тоглолт яваад байгаа юм л да. Хүний сэтгэл зүй одоо нэг юм би ийм биш би энэс арай дээр гэж бодож байгаа болохоор жижигэн ч гэсэн таашаал аваад тэгээд одоо хүн шоолж ширлж энэ нэг мундар юм хартаа мартаач. Тэр нэг жижигэн эго яг тэрнтэй адилхан тэр хүүхдүүд ч гэсэндээ тэр тухайн үед жижигэн эгонуудаа тий би бусдаас илүү яг гэхээр мэдээж тэр гадуур дээрэн тонол хийгээд сургууль соёлтой явахгүй хүүхд бол хичээл дээр очиод мэдээж хаашаа чирэгдэн шүү дээ тий. Тэр дутуу хоцроод байгаа мэдрэмжээ дудамжнаас олж авах гэж одоо хичээдэг байсан хүүхдүүд юм болов уу гэж боддог тий. Ингээд том болчихсон юм байна. Тэгээ би том болчиход ингэж ойлгосон юм. Одоо л нэг асуудал биш юм биш үү ч юм. Тэгснэ үгүй шүү дээ. Гэхдээ надад тухайн үед бол амар байсан шүү дээ. Гиснэ дараа нь нөгөө энэ чи яг нөгөө нэг эцэг эхчүүдийн юу сүртэй ингэж хэлдэг үү? Эндээс яг үүсэлт энэ сэтгэл зүйнээс үүдэлтэй юм байна. Бидний хувьд энэ сүртэй биш байж болох ч тэр амьдрал үзээгүй 10 настай хүүхдийн хувьд дааж давшгүй том стресс баг. Тэгэд энэ дээр нэг ийм зүйл анзаардаг л да. Дээрлэхэлт дээр төлж байгаа хүүхд ч юм бол айгүй тийм хүнд санагдаж байгаа шүү дээ. Тухайлбал одоо манай дээр ч одоо ийм асуудлууд ирэх юм л да. Араас нь хүүхд ингээд нэг балаараа ингээд найзаа нэг тест өгүүлж явах шалгалтын дээр туслаач аль нь юм бэ гэж нөгөө чинь ингээд яг айгүй тийм хэцүү санагдаад тэгэл ээж авдаж шалгалтын дээр ингээд арайг татгаад юу ч хийлүүлэхгүй байсан гэл. Тэнгүүт нь маргааш нь аав ч юм уу ээж ч юм уу очоод юу болсныг одоо ингээд яахгүй хүүхдийнхээ үгээр явж чангуудаа нөгөө хүүхдийн зодчих. За нөгөө хүүхд нь ёо нийгмийн ажилтны асуудал ингээд бодоод тэр сургууль би явахгүй айж байна гэл ингээл те. Тэр нэг хүүхд ингээд асуудлаа ингээд шийдэж байгаа энэ орон зайд нь ээж аавууд нь өөрийн ухаангүйгээр явж ороод асуудлыг бүр тэрхэн зур хүүхд найс нь чам туслана түр байж гараа гэдэл ингээл шийдвэрэл найзаа туслаад ингээл эрг нөлөө үүсгэхэд ээж аав нь явж ороод нөгөө асуудлуудыг бүр ангийн асуудал, сургуулийн асуудал, баг улсын асуудал юм шиг болгоод ингээд хөндрүүлээ хайчдаг те. Тэр хүн дөнгөж өөрийгөө илэрхийлж сурж байгаа. Тэр үед нөө анхааралгүй сонсоод тэгээд нөгөө л одоо миний хүүхдийн зөв, бусдын хүүхдийн буруу гэдэг бас нэг тийм ойлголт яваад байна уу гэж харж байгаа. Тийм шүү дээ. Сайхан ч гэсэн нэг тийм нэг бас бичлэг яваадсан шүү дээ. Аав нь очиод нөгөө нэг бас нэг юм нэг үйл ойлголцсон хүүхдийг нь очиод аав нь ингэж очиж байдаг. Тэр юм юус. Тэгээд хүүхдээ хамгаалах нь зөвлөлтөө гэхдээ яагаад ийм байдлаар гэж те хүүхд нь гол нь харж байгаа байхгүй бид нар одоо нөгөө нэг тунгалаг тамирыг гээд кинон дээр энэ одоо найруулагч яг энэ афризм биш энэ нөгөө нэг одоо метафорыг үзүүлдэг байхгүй бид нар илээр биш далдаар үзүүлдэг хүүхдүүд чи харж байгаа шүү гэдэг үзүүлдэг яадаг гэсэн чи нөгөө нэг хонгор хөөсөл рүүгээ шилээсээр олно нэг улгаан хэцээ явж идэг үст те тэгээ нөгөө анхаарал нэгээ захиур төмөр дээр очиж чинь захиур төмөр аргалаад 2 цагтааг нь явуулсан дээр хэлдэг өмнөд чи ингэж болохгүй шүү дээ яаж байгаа юм бэ гэсчгүй ахаа би таныг дөөрөөж шүү дээ те бишлийн сайн болмоор адуу туугаа явж юм уу чи ингэ шин зөөлч юм уу гэлээ тий. Тэгээд ингээд захиур төмөр нэг сонирн бодол. Чи одоо энэ үед ингэж болохгүй. Тэр үед бол одоо юу гэдгийг инкесээр харахгүй байсан тий. Одоо эн чинь одоо юу гэдгийг улаанууд ороод ирц тий. Дардын намын засагтай болсон бид нар ингэж болохгүй гэдэг ингэж ангууд хонгороо сонсохгүй баг. Тэгээд захиур төмөр нэг сонир царайлаад үлддэг. Энд чинь яг тэр баг. Одоо энэ хүүхэд аав нь хүүхдээ өмөрөөд очиод зодож байгаа хүн ч гэсэн адилгаагүй тийм яг л бүх асуудлыг нударгаар шийддэг бүгд юм болж байна. Тэг хүн гэдэг чи яа нэг өдөр ухаардаг байхгүй. Хүүхдээ хүмүүжүүлэх гээд бит. Хүүхдээ хүмүүжүүлэхэд битгий яар гэдэг байгаа шүү дээ. Эхлээ өөрийгөө хүмүүжүүлэхтэй анхаараа гэдэг. Тэгээ тэн дээр ингээд бид ингээд нэг цагдаагийн байгууллага бол ингээд жилд ингээд 1 удаа 2 удаа ч юм уу нийлт хаалганы томоохон хэмжээ хийдэг л дээ.
Тэгээд нэг танилмал над руу уцтаад байсан. Манай хөө ингээ цагдаа болно гинэ. Ингээл. Тэгээд нээлт хаалганы өдөр болж байгаа явуулчих гэдэг. Тэгээд ирсэн чинь хамгийн ихний үг бол тэр хүүхэд ингээ сургууль төгссөн. 20 одоо 2 3 настай юм уу те. Натаа ихний харилцсан үг бол манай аав тань руу ярьсан уу гэдэг үг байсан л да. Тэгэд ингээд одоо хүүхдөө цэцэрлэгт хөдөлж очдог шүү дээ те. Ахаад нэг ажлын байранд ингээд нас бие хүрсэн хүний ахаад аав нь хөтлөөд явах хэрэгтэй юу те. Насаар нь ингээд өмөрч чадахгүй шүү дээ те. Тэр энэ дээр бас нэг юм дээр ингээд нийгэмд ингээд харилцаагаад хүн өөрийгөө олохгүй явж яхад нь ээж аав нь өмөрөөл явж ороод тэр хүүхч бас өөрийн гэсэн өгдөл одоо хүч чадал бий шүү дээ. Тэ дээд сургууль диплома барьчихсан те. Нэг үнтэй харилцаагаа тогтоогоо те. Хэрвээ ажлын байран дээр асуудал гарвал ээж аав нь дахиад ирээд өмөрөх хэрэгтэй юу те. Тэгээд тийм зүйлийг бодоод явж те. Нэг нээлттэй хаалганы өдрөлөг дээр хүмүүстэй уулзаад хүсэлтүүдийн ялгадаг л да. Ялгаад явахдаа тэр хүүхдийн юу бол хүсэл бол ширээн дээр үлдээд үлдсэн. А бусад хүүхдүүд болохоор хүний нөөц рүү шилжээд ингээд хүсэл мөрөөдлөө биелүүлэл явж исэн. Тэгэхээр зарим үед ээж аваад хит тослох гэж хичээж байгаад хүүхдээ ирээдүг бас яачдаг юм байна да гэж бас анзаарч л тэнд бодож байлаа би. Тий, одоо нөгөө юу гэдгийг наснд одоо насны проблем гэж хүүхдүүдэд байгаа. Насны асуудал, насны одоо үнийгээд байгаа насны сорилж байгаа. Одоо 1-р ангийн хүүхдээ жишээлбэл бид нэг сорилт сургах одоо нэг бишээ хамгаалах ёстой. Гэхдээ бас тэр хүүхдийг сургах ёстой. Жижигхэн хэмжээний тэр хүүхдэд сорил байх ёстой. 1-р ангийн хүүхэд адаглаад аав ээж нь одооноос эхлээд хувцсыг чинь өмсүүлж өгөхгүй. Чи цэцэрлэг хүүхэд биш боллоо. 6:30-ийн сэрүүлэг дууссан бол аав нь очиод цай бэлтжих хооронд чи дэлгоогоо өөрөө өмсөөд 0 орж үсээ норгоод гараад ир. Самж чадахгүй маа гэхэд ядаж норгоод гараад ир. Чамаа 2-р ангид ороход чинь яаж үсээ болтлаар жишээлбэл зааж өгч юм. Ингээд нэг юм насны хамгаалах сэдв байна. Жишээлбэл одоо бид нар 1-р ангийн хүүхдтэйгээ шууд байгалийн сорилттой танилцгээд тэ хүн бол өөрөө суралцгээд шууд өглөө хөтнөхөөгөө гаргаж болохгүй. Гэхдээ тэр хүүхдийг жижиг хэмжээгээр суралцдаг. За 6-р ангийн хүүхэд жишээлбэл өөрөө сургуультай явах хэмжээний байгаа бол тэр хүүхдэд яаж аюулгүй явах вэ чи тэр зүйлийг хийх хэрэгтэй. Сургуулийн дээрлэхтэй орчин таавал яах хэвтэй ийм тийм зүйлийг зарим нэг асуудлыг нь өөрөө зохицуулахыг хаях хэрэгтэй. Одоо таны хийсэн жишээн дээр бас яг тийм л баггүй. Өөрөө эхлээд очиод уулзаад үзэл гэж аав нь бол нийлэх ёстойсэн баггүй те. Уул нь аав нь яри гэдэг чинь бүр атсны сонголт байхгүй юу? Тэ бүр болохгүй л ярих хэрэгтэй байхгүй те. Бүр болохгүй л ярих хэрэгтэй байхгүй тэр үг. Эхлээд ямар ч тач минийхөө очиод хүн тэр чи ядаж хүн хайх эрдэм сурах нь шүү дээ те. Тэр дараа хаана вэ гэдэг тэр хүмүүсээс нэг эрдийнхэн асуулт сурах нь сайн байна уу мэдлэх нь вэ? Хаанаас эхэлж ярих хэрэгтэй мэдэх нь вэ? Ингээд тэгэхгүй бол аав нь ингээд бүх юм тавьчлаад өгсөн байгаа бол тийм. Тэр хүүхд одоо би одоо энийг үгүй юмсаа тэгж хэллээ. Манай аав яг намайг бас тэгж өсгсөн гэх юм уу? Яг л тэгж бодоод байгаа юм. Тэгэхээр ингээд эн чинь тийм шүү, тэр чинь юм шүү. Зарим үед бол ингээд ангийнхаа хүүхдтэй ингээд 1-р ангиасаа найдалсан хүүхдтэй муудалцаад анги татраа зодолдоод тэгээд ингээд асуудал үүсэхгүй. Тэгээд асуудал үүсээд тэгээд хоёр найз бол эвлэрчиж байгаа юм. Тэгээд эргэж ирээд ингээд харж яасан бэ? Ингээд тэгээд чи Бимбатагаа зодолдож байгаа юм уу? Тоо юм байна шүү дээ. Тэгээ яасан бэ? Тэгээд би тэр эвлэрсэн. Гэдэг чи намайг тэр асуудлыг ингээд нэг урдаар ороод яана. Гэтэл аав минь намайг тэр хороолт амьдэрдэг байсан болохоор ер нь бол 6-7 дугаар анги хүртэл хараас дагаж явдаг байсан байна. Гараачны хавтав. Ингээ аав ингээ ээж өгдөг те. Тэгээ одоо тэгээд бас нэг өдөр найзтайгаа бас ингээд караокен жилөө яагаад ч хэлээд байна ингээд. Би чи бойл гэдэг байна шүү дээ. Би чи 11-р ангид орсон байлгүй. 11-р ангийн хүүхэд болчиход байдаг. Аавндаа би чинь 10-р анги дээр баахан хүүхдүүд байлдул зодуулаад угшаа амжилтын нөгөө бөөн болж самар зүрхэнд нь орсон. 11-р анги болсон ч аав нь араас нь дагаж яваад тэгээ ахт 11-р анги ангийнхантайгаа ганцаа караоке гэсэн чи аав дагаа гэсэн чи нэг газар явж хөөе тэр юу явж ш тараа гэдэг. Утаах явж тараа гэд манай анги хүүхдүүд би ингээ харсан чи аав надаас амхандаа зугатааж байгаа булан тойроод араас нь бариад авсан чи аав энэ дотор эмхтөө энэ дотор хувцсан дэлгүүр дотор орсон ингээ. Юу ч байгаа гэж юм үзээ. Тэгээд аав ээжүүдийн санаа зовол дуусахгүй шүү дээ. Аав ээжүүдийн санаа зовол дуусахгүй. Тэгээд
Тэнгүүд чинь нөгөө нэг насны проблем санаа зовлтууд эхлэн гэдэг чинь одоо ч гэсэн 30 гарангууд аав ээж байдаг гэж байна. Хожир бүтэн биеийн хэмжлэгийн урс авчих болж байгаа шүү. Бүтэн биеийн хэмжлэгийн өгөөр тийм илгэний гепатитын вакцин 96 оноос хойш тарьсан шүү. Чи вакцингүй явж байгаа нөхөр шүү гэл. Санаа зовлтууд нь тэгэхээр энийг үсэж байгаа эцэг эхчүүд юу гэдэг вэ гэхээр бид нар бодлыг контролдож чадахгүй. Гэхдээ бодлыг ажиж чадна гэдэг байгаа шүү дээ. Бодлыг зогсоож чадахгүй ирнэ. Би юу бодоод байна? Энэ бодол минь хаашаа хүргэх вэ гэдгийг анзаарч чадна гэдэг байгаа тэгэхээр энэ үсэж байгаа эцэг эхчүүд та хүүхдтэй санаа зовхоо зогсоож чадахгүй. Гэхдээ аль насанд нь яаж санаа зовх вэ гэдгийг харин зохицуулж чадах байхгүй тийм. Яаж ирүүлэхээр, яаж гоёор авах тийм. Тэгэхгүй нэг хүүхдийн санаа зовж байгаа гэдгээр ингээ бусд руу алдаад ах нь юу хэцүү л тийм. Ковидыг үздгэлтэй сонирхолтой хөгжилтэй гой санагддаг. Сэтгэлүүдийг уншиж байхад үүнд нэгээд байх юм алга байна. Юу яриан дундаа айгүй тийм хараалын үг хэллэг хийлж байна. Үүнийг хүүхэд үзэж байна. Айгүй тийм сүрэг сэтгэлүүд бас ингэ анзаарэгдэж байсан. Энэ талаар ямар вэ? За энэ талаар болохоор юу яасан? Юм болчиход байгаа юм л да. Нөгөө талаас харангууд таны тэгээд энэ чинь хүүхдүүд үзэж байгаа шүү. Хүүхдүүд энэ шүү гэдэг байгаа байхгүй. Гэтэл тэр сошиал медиа платформ чинь нөгөө хүүхдүүдэд зориулагдаагүй орчин байгаад байдаг. Хараал доромжлол гэдэг зүйл чинь болохоор хүний нөө сэтгэл зүйнээс гарч ирж байгаа асуудал болчиход байгаа байхгүй. Ээжүүд хүүхдээ загнах үедээ бас тэр үгнүүдийг хэрглэж байна уу гэдэг бас нэг зүйл. Аауд бас нэг асуудал, орчных асуудал, үеийнгийн асуудал бас байх бас байна. Ээж аав нэг хүүхдээ пэ гэж хараадаг аав ээж бол нэг бас айгүй ховор байгаалах л та. Хүмүүс байж л гэдэг чинь. Гэтэ яг бас цөөхөн байх. Тэрнийг орчноос их сурж байгаа гэж боддог. Тэгээд орчин гэдэг чинь одоо энэ нөгөө нэг сошиал медиа орж ийн, захим орчин орж ийн. Бидний энэ иргэн тойрон хүрээлэнгүй орчиж байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр дээр чи амар их орж. Тэгээд нэг юм зөвхөн комеди үзээд байгаа юм шиг. Яг үүндээ бол 10 настай хүүхэд бидний комеди үзээд нэг инерхгүй шүү дээ. Тэрэн дээр чинь бид нар 30 настай хүмүүсийн асуудал ярьдаг шүү дээ. Тэ? Манай бата гэдэг шүү дээ. Баруун дохиогоо гадны оронд баруун дохио өгөхөөр баруун ирэх гэж байна гэсэн үг. Тэгээд зам тавьж өгдөг. Манай Монгол оронд баруун дохио өгөх юм бол хинч зам тавьж өгөхгүй. Ягаад гэвэл дохио өгч юм бол чамд баруун ирэх гэж байгааг мэдчихэв тийм. Зүүн гэж байгаа шууд ирдэг байхгүй энэ гэж үгээд энийг 10 настай хүүхэд ойлж сонирхож удаан үзэхгүй шүү дээ. Машин яриад л шууд алхсан жишээлбэл дараагийнхаа ямиг үзнэ. Тэгэхээр нэг комедигоос хүүхэд хараа сураад байгаа юм биш байхгүй. Тэгээ өөртөглөө хүмүүс ирэн яг сурсан хүүхдүүд байгаа л байна шүү дээ. Гэхдээ бид нар одоо юу гэх юм? Банк мөнхөд хүүхдүүдэд та хамгаалж чадахгүй. Би одоо жишээлбэл хүүхдүүдийн сошиал медиагийн одоо манай хүүхдүүд Roblox айгуух тоглодог. Тэгээ Roblox дээр чинь нөгөө нэг шууд юм нөгөө паблик чат гэдэг учраас хүүхдүүд айгуух паблик чатууд хийдэг. Тэгэнгүүт нь тэрнийг бас давхар нөгөө зүгээр хинтээ найз болж юм ямар чат гэж юм гэдэг шалгадаг. Утасны хэрэглээнийхэн тал дээр болохоор айгуулаг ойлголцсон гэх юм уу? Тэгээ би одоо нөгөө ингээд сүүлийн эцэг эхчүүд энэ уцал буруутай гэдэг тийм. Уцаа байл. Угаасаа дээд үеийнх нь нөгөө нэг шинэ юм угаасаа таалагдахгүй тийм. Тэр нөгөө нэг хурдын кинон дээр чсэн гарч байгаа тэр рок залуучуудыг хатсан дотор энэ хэдэн нийгмийн хог шаамнууд гэх тийм. Гэтэл одоо Монголын рок хөгжимч сэлид үгээдэг өндөр ухамсартай хүмүүс үүдэг шүү дээ яг үндэ бол тийм. Өөрхий одоо тэгэл манай X-Vit-ийн зоох сонсдог дуу тэгээд хацал металл сонсдог ч гэсэндээ бидний эрхийг хамгаалах хууль спэ хийлгэх тэр бидний засал хийлгэх хууль одоо ингээл насаараа тэр амьтны эрхийн төлөө тэмцэж байгаа юм тийм. Тэгээд энэ мэтчлэн хүн харагдах шиг ингээ наагур ингээ харагдах шиг байдаг тийм. За яг үнтэй ажиллах одоо ингээ хүүхдүүдийг гар утсыг нь би бол нэг хахтар хориглохыг хүсдэггүй. Яагаад гэвэл орчлон хороо угаасаа хөвсөл явагдаад тийм. Ирээдүйн технологи ингээл явагдаад тийм. Тэгэхээр энэ бид нар хүүхдүүдэд харин итгэх шиг сургаж яахгүй болвол манай цаашлаг Монгол орн жоохон хоцорч магадгүй. Таны өөр хүүхэд бас ингэ. Яг хөө заавал хоцрох, заавал бусдтай уралдаж тэнцэлдэж энэ rat race-нд орох албагүй. Гэхдээ энэ дижитал болсон энэ орн энэ 90 энэ жоохон ч гэсэн бас нэг юм дижитал чадaltaй байх хэрэгтэй байхгүй. Манай хөдөлмөрийн багш хэлдэг байсан. Эхтэй эмэгтэйгээс салгадаг шүү дээ. Эхтэй манай багш бол ир хүн болсон шүү биднийг урдаас харж байгаа гэдэг байсан. Та нар нэг гэрийнхээ эндүг засчиж чаддгүй нэг ир хүн гараад ирвдээ гэдэг тийм. Та нар октод яг хөө тэнд шүр суудаа хэлэхэд байж. Өнөөдөр хэдүүлээ шал өөр юм хийнэ гэдэг манай багш бидрээ ингээд
мэдэрсэн индүү тий залгуурны хоёр туйл мөл ялдаг техник биелэх солиулж мөлүүлдэг тийм юм хийдэг байсан. Батхаараа одоо лент гэдэг тий. Юундаа лентээ татаад байгаа юм бэ? Хайчлаач татах тусам суны штэ наадах чи бертаач юм шиг гэл ингээл амар зэвдэг. Гадаглаад багш нь лент наахыг заадаг. Юу гэх чинь юм нэг юм дээрүүд ч гэсэн юм технологи байгаагүй шүү дээ. Индүү байгаагүй шүү дээ, тий. Ингээд төмөрн дотор үсээ хийж байгаа ч юм уу гэл. Эсвэл халуус усаар ингээд индүүддэг байсан. Тэгээд одоо очиж өөр очиод шүү дээ. Багш бид нар сургасан байгаа шүү дээ, тий. Индүүний биелэх яаж цэлэх гэсэн сургасан. Тэр шиг ирээдүйд асуудал гарах юм бол би ядаж хүүхдээ Үнэн бат зогсох багш минь зааж өгсөн, тий. Лан кабелний 8 утсыг дараалалаар нь тавьчихдаг. Тэгээд лан салждаг бол өөрөө тастаад лангаа залгачдаг байх. Тэр чинь жижигхэн юм баггүй юм чинь. Энийг сурдаг байх хэрэгтэй. Би хүүхдээ болохоор яаж байгаа гэхээр хэтрүүлж болох уу? Орон уцаа бойл гэж хэлэхээ оронд хүүхдтэй би нэг цагийн хуваарилтын талаар зааж өгсөн гэх юм. За одоо хамт 12 цаг байна тий. Биш ээ 24 цаг байна тий. Бидний энэ эдд нь ингээд удаж өнгөрөө. Эдд нь бидний кино, эдд нь кино, эдний хичээл хийх юм байна. За энэ бол чиний чөлөөт цаг. За чи ингээд бүх чөлөөт цагаар Roblox-д зориулвал яах вэ? Тий? Яах юм? Хүүхд мэдэхгүй шүү дээ хөрхий. Бид шиг ингээд ирээдүйг тооцоолох хийх юм байх. Хүүхдэд тэрнийг нь хариу өмнөөс нь хэлж өгч байгаа тий. За чи ингээд үлдсэн чөлөөт 6 цаг дотроо 6 цаг Roblox тоглох юм бол ингээ хүн удаан суул яах вэ? Энэ юм бол муруу сууц муу бүх юм тавьж гэр бүлийн уур амьсгал юм бол аав ээж нь хоёр охиноо сана. Аав ээж хоёр нь уулын чамтай хамт энэ хаата зүтүпи хоёр гарцсан байж шүү дээ. Энийг хамт үзмээр шүү дээ. Чиний дуртай хүүхдээ аав ээж хоёр нь ч гэсэн том болоогүй хүүхд хэвээр байгаа. Би тэр одоо ч гэсэн анимаш үзмээр байна. Аав ээжтэйгээ анимаш үзэл гэдэг. Аав ээжтэйгээ дараа нь ингээл та энэ гоё гэр бүлийн тоглоом байж ярилцдаг гэр бүлийн төлөө гоё нэг тоглоё л доо. Яг энэ мэтчлэн чи ингээ цагаа гоё хуваарлах юм шүү дээ. Дахиад нэг илүү цаг гарах юм бол яах вэ? Дахиад шиний гоё суралт том охин гитар сурах. Гитаранда би болол хэлж байгаа. Миний охин чи амьдрал юу ч тохиолдсон хөгжмөдөө нэг цаг зохицуулаарэ. Ийм санагдаад байд. За мэдээж явахдаа завгүй ээж аав зөндөө байж байгаа тий. Завгүйч байж байгаа. За мэдээж хуурай хөдөлмөр хэлдэг тий. Гэрээсээ ажилладаг ч юм уу тий. Янз бүрийн хүмүүс ингэ байдаг. Сүүлийн жилүүдэд явахдаа боловсрол бол ингээд одоо ирээдүйн талах тий. Олж идэх талах. Бид нэр одоо маслаа талах гэх юм уу, хар талах гэх юм уу, талахгүйч байх юм уу тий. Боловсрол гэдэг. Ёо боловсрол чадвар гэдэг зүйл тий. Тэгэхээр яг энэ рүү ээж аваад маш их анхаарад нөгөө талдаа хүүхдээ нэг хүн байх тий. Хүн байх, хүнлэг байх. Энэ зан чанарыг нэг үлгэрлэж нэг харуулдаг штэ тий. Энэ зүйл дээр бас алдаад байгаа юм болоо гэж бас анзаардаг. Одоо бид нар нэг гимтэргийн шалтгаан нөхцөл дээр сууж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхэд энэ дээрээс алдаад байна уу да гэдэг те найз нөхдөс болол те орчин тэгэл янз бүрийн шалтгаан нөхцөл байна л да те. Энэ дээрээс залуу ээж одоо маш их анхаарах хэрэгтэй юм шиг би бодож явдаг. Тий одоо за энэ бас миний л бодол шүү. Хүмүүс ингэж нэг амар юм тулглаа заа зөвлөл. Энэ бол яг бас хүн болгоом үү? Хүн болгоо өөрсдөө зөв. Бас санаа. Зарим эцэг эхчүүд нь шахах хэрэгтэй. Өөрөөсөө хөгжлөөр л явах хэрэгтэй гэж байна. Гэтэл нэрээ яалтчгүй шахуулж өссөн. Илон Маск шахааг бол яах вэ? Тэ? Одоо энэ солонгосчууд чинь бас нэг бар ээж нэр гэдэг алдартай шүү дээ. Хүүхдүүдээ хэдэн дугууланд явуулж байгаа. Айгүй төлөвлөөтэй хамтны хүүхдүүдтэй шүү дээ. Манайхд 3 дугууланд явдаг. Манайхд 4 дугууланд. Манайхд 5 явдаг. Өсөлтөнд дунд хүүхдүүд нь хөрдөг тийм. За хохироод ах жоох юу. Яг үнэндээ тэд нар цөөхөн хувийн тийм аа нөгөө талд бас хичээл сургууль завсартцсан хүүхэд солонгос бас байж л байгаа шүү дээ. Нөгөө талд алтан дундаж тийм. Над чиг эх орны алтан гурыг алгаад тосоод авдаг нэг нөхөр бас байгаа шүү дээ. Тэр мөрнийг одоо ингээд бүгдөрөө л ингээд байж байгаа. Гэтэл чиг даяг давхраагаараа ингээд байж байгаа. Тэгээ мундаг боловсрол өссөн хүмүүс нь дахиад ингээд мундаг ирээдүйд боловсон хүчин болоод дэшигээ ингээд гараа явж байна. Алтан дундаж нөхдүүд нь ажил үйлгийн хамт байгаа тушаал аваад ингээд сайхан гүйцэтгээд явж байна тийм. Ингээд энэ хорооч юу гэх юм бүх хүн төгсөхөөс албаг юм л ингээд. Тэгэхээр яс нэх айхтар тэгж бурууддаг. Харин тэр нөгөө нэг шахаж байгаа хүүхдүүд нь сайхан өрөөдөг гэх юм уу? Тэгэл хүүхдээ нэг айхтар шахдаггүй. Аминдаа бол тэгээ багш нар нь ч бас мэддэг. Гэтэ хаа нөгөө нэг хүүхдтэй би юу сургадаг вэ гэхээр дүн болно. Дүнгийн төлөө битгий. Зүгээр хариуцлага те багш чинь чамд энэ даалгаврыг чиний одоо зураг нэгдүгээр ангийн хүүхэд яг ийм даалгаврыг
Аава би ядраад байна. Би яаж 2 хуудас А усыг бичих юм бэ гэлтэй хүүхэд одоо чинь. Үгүй миний охин чинь 1-р ангийн хүүхэд чинь танаа багш чинь ингээд олон жил мэдээ. Чаддаг болоод өгсөн байгаа тийм. Хоёлаа ямар тач зөвч вэ, бурууч вэ, зөв зурсан ч вэ, буруу зурлаа зурсан ч вэ, багштай ямар тач нэг зүйл өгөх ёстой. Яг хүүхэдтэй нөгөө нэг онц аваарай гэж хэлэхгүй зүгээр цагийн имийг цагт нь хийгээрэй л хийж одоо багаас 1-р ангиас нь сургаж байгаа. Одоо том ч зурдаг. Би ч одоо 3 хүүхэдтэй. Том маань 12 үж гин. Дунд голынхан маань 7 үж гин. Баг маань 4 үж гин. Тэгэнгүүт их чи нөгөө нэг тэгээд сургацсан чинь их амар байгаа гэх юм уу? Тэгэнгүүт олон хүүхэдтэй хүмүүсийн үйл бас нэг тэгчэл амар юм байл шүү тий. Хамгийн томын их сайн сургаж байгаа. Бас нь яг дөрөөд юм байх гэх юм уу? Бас нь яг л дөрөөгаал тий. Одоо жишээлбэл нөгөө баг охиноо памперсаас гаргах гээд 2 настай багт. Шаа 8 настай багт. Чи манайх ч баг 2 настай. Баг чинь бүр хамгийн эрт гарсан рекорд эзэмсэн 2 хичээсээ. Яасан гэсэн чинь нөгөө нэг памперсаас гаргах гээд гошонк ингээд тавьсан чинь. Нөгөө 2 их чинь залхуурч лагер дээр нөгөө лагер дээр болохоор 2 их чинь залхуураа зүгээр нөгөө дүүрэн гошонк руу чигээд ангууд нөгөө чинь яг харж байгаа хөөх. Яг их чигээд дөрөөгаад их чинь яаж босчих, яаж тэр трикогоо татчих, яг ижлэхэн дөрөөж байгаа хөөх. Тэгээд яг тэрнийг анзаараад тэгээд яг амар хурдан гарсан. Тэрнүүд би за энийг эхлээд томын яг гоё чигээр цаашаа яг ингээд болчихдг юм байна да. Аль болох бие бинийгээ ингээл гэр бүлүүд бие бинийгээ дэмжээл, туслаад, өнгөлөөл тэгэл энэ амьдралыг яаж чихэр шиг гоё болгох юм те. Тэгээд чихэр шиг гоё болж явах давс шиг үйл явдал ч өдөр тохион шүү дээ. Энэ залуу үеийн төлөөлөл ингээд залуу гэр бүлүүдтэй амьдралын бас үнэт зүйл анхаарах те. Би ингээд амьдарч байна. Та нар яаж байна? Хай сонь сайхан юу байна те. Ингээд ярилцах сайхан шүү дээ. Тэгээд ингээд таныг урьлаа. Нээлттэй ингээд айгуу сайхан ярилцсанд танд маш их баярлалаа. Тэгээ үзэгч та бүхэнд энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Таны хүүхдийг хүмүүжүүлэхэд тэр гудамжны бүх хүн оролцдог шүү. Хүн болгон хүүхдийн зөв байгаарай гэсэн үгээр энэхүү подкастаа дуусгаж байна. Та бүхний ажил амжилт хүсье. Баярлалаа.